За бүгдээрээ сайн байцгаана уу? Би Хуаржээ байна. За өнөөдөр би аваг гүшүүнэ Чаануур балгасанд нэгэн малчин бор ахын гар хүрсэн бичлэгэн та нартайгаа хамт хаваалчиё. Аваг гүшүүнэ Баянгол балгасаар дайраад манай орлон борлуулагч Хорчаа ах бүр хоёрын ороод гэрээр нь ороод тоссон юм аа. Ийшэндан бас сайхан булгатай, мангатай манай шулуу гүшүүнэ жах жалгаж болохоор их сайхан дэвнтэй дэрстэй гоё гажир байлаа. За тэгээ орж ирээд нэг сайхан гацсан мах ичхөөд адлын яруугаас болоод манай дөрвөл Баянгол балгасаар нь дайраад явсан байна. Балгасан дараа бас сүмтэй яг сүмнийхэн үүдээр дайраад гарсан байна. Манай адуулан балгаснаас гараад дэмий яваагүйгээр жамдар бас жахан саад гараад тэргэнээ бол хагарчхаад бараг 2 чих шиг уйл оролцсон. Бочид болох балгасан дээр нь очиод булаан салжгаад дахиад дөнгөд манай бор ахынд орж ирсэн байна. Бор ах ч гэсэн нэг өдөр хүлээгээд сагаад манаас яс хагас чамаас нь тасч авсан. Өдөр анх удаа авах гүшүүнэ Чаануур балгаснаа өргөн өндөрлөх гачаанд эн ахынд хурж ирчихэд байна. Ахын алдар хөнгөлөө. Борхуу гэд ахынд. Тэгвэл ах бол одоо нэгэн 11 сараас өмнө манай бордгийг авч хөргөсөн байна тийм ба. Одоо хүртэл хөрглөөд өнөөдөр нэг чөлөөгөөр ахи одоо жарсан байдал ямар шиг байна уу, малын байдал ямар шиг байна уу, тар хүчээр ямар шиг байна уу гэдээ бас ах өргөний ясна өргөж өчгөр ирээд байна. Хандаа баярлсан. Хандаас баярлж байна. Бордоо нэр нь сайн. Энэ бордоо. Би нэлээд жил ариун төрлийн бордоо хөвлөж өтсөн. Энэ бордоос ингээд одоо шимдэж энэ дараа юм яа бүр ухарж ондоо. Энэ жил тар хүчээр баталж байна. Жил өдөртөө марга 4 жингээ үнцэн 4 жи одоо тэгж нэг нөгжихгүй шүү дээ бүр ингээд бүгдэд нийцгээр нь одоо үнцэн 4 жингээр бензинээ өгч байна. Зарим жоох их юм одоо зарим багж яваадгаа 4 жинээр бензин тэрэг шош үйсэн бүрэн баяр. Тэр ч юм манай хоёр авсан. Тэр мотор авдаг. Өндөөс ирж авч юу? Мотор гармаа гэж. Гармаа тэдний энэ жил мандах сайн гэсэн. Төөд бид нас тож явуулдаг. Гармаа энэ жил энэ бордоо мандах сайн бүр үнэний тэдний тож цаадаг юм. Танад нас захраа. Ухмалын бордоо жив сүү буухан сайн шүү. Сүүн сүрсээ. Сар тугал тэргүүрөө чадчих шүү дээ. Бүр чаднаа. Тэр яг өвөл тэжээж өгөх юм сүүн гойж баймар энэ жил. Манай үнэ энэ дэми үжээгөө. Юу? Алчих бүр. Тэгээ зайд энэ жил болж ирсэн малын үн доор болсон бол илүү дээ. Гүйл чиний хэлдэг энэ тоглолтын дараа 7 жин өгд ирсэн бол аюулгүй сайн байгаа. За одоо авах гүшүүнэ Чаануур сумд ирчихэд олон булганхаа усын уугаад одоо бүр жөөгөө дууж ийн гэж олон булганхаа усын уугаад одоо готын ээлтэй өрөө байхгүй готод байх юмсууд бол одоо нэг гэрд бүр байна гэсэн үг өстэй. Байдаг юм нэг готын ээлтэй л өгөөл адилхан. Готын ээл байхгүйгаас одоо гаднаа малтай хүрээндээ бас ийм их ногоо. Гүн хоёр юу өөрөө бас саах юм уу? Жоныхаа идэх ногоо бас тарьж байгаа. За өнөөдөр нэг өдөр бор ахын даа хурж ирээд болгийн усаар нь чансан чайг нь уугаад буус махтай сайхан амттай хоолыг нэдээд мөнч бор ахтайгаа бүргэнтэйгээ бас тал нутгийн тогшоо хараас нь бас 2 нонг тавьж хаад одоо өртгөн дотор руу буцаар болсон байна. Манууси гараад ирэх үед бүргэн их санаа болоод ахыг матраа унаад өрлөгийн тоссон гол хүртэл хөргөөд өгөө орой болж ин бүү шавар таатахтаа гэд санаа болж исэн. Ах ч гэсэн матраа унаад биднээсээ тэр хөдөл хүрхгээр болсон. Голын хөвөнд ирээд бид бас хатан сайхан сүүдэр авч амтлаа. Хатан сайхан сүүдэр авчхаад Хорчаа ах бол бүргэний улдаар явуулгаар болсон. Бас нэг өдөр манасыг тавуулаад адлаасаа саадсан болоо гэж авсан. Он хоёр ч гэсэн нутаг усандаа их ахтуутай гой сайхан хүн байлаа. Боргож юм малчин бор ахыг амс бочаалах гаргалаа. Мануусын хамжаад гол хөтөлж игээд
Норсон шайхыг нь үжөөд их өрөвдсөн. Өөрхийдөө ямар сайн санаатай ах юм да. Арын барааг нь хараад ариун юм бодож очрлоо.